Монголын үндэсний олон нийтийн телевиз санаачлан MCS Group Эко үйлчлэгийг дэмжигч Хас банктай хамтран утаа зорилтод реалити нэвтрүүлгийг хүргэж байна. Нэвтрүүлгийн зөвлөх баг Монголын залуу эрдэмтдийн холбоо. Утаа зорилтод нэвтрүүлгийн маань ээлжит дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Та бүхэн сайхан амарцгааж байна уу? Тэгэхээр зэрэг бид нар нэвтрүүлгийнхээ туршид айл өрхүүдээр явж хандлт хийж хүмүүсийн санаа оноог сонсож бас холбогдох байгууллагуудынхаа хүмүүсийн санал наачлагыг авсны үр дүнд энэ ямар ч үснийг ажил хөдөлгөөн болоод өрнөө дээр дооргүй одоо бужигнаад явж байна л да. Бужигнаад гэдэг маань өөрөглөх юм бол утааныхаа эсрэг тэмцэе гэдэг санаа оноо дээрээч доорооч одоо өрнөж байна. Гал тэрэг хэдийн хөдөлгөөн хөдөлж одоо хурдан авах гэж байна. Тэгэхээр зэрэг бид нэр хандлт хийж үзсэн, судалгаа хийж үзсэн. За одоо ямар хэмжээгээр өөрсдийнхөө зүгээс шалтгааллах шийдвэрийг хүртэл гаргаж үзэж үр дүнгийн үзлээ. Энэ бүхэн маань бүгдээрээ л нөлөөтэй, бодтой, тодорхой сайхан ажил болж байгаа учраас хүмүүс бидний хүрээлж байна л да. Тэгэхдээ энд нэг л зүйл дутагдаад байна. Юу гэхээр аливааг шинжил ухааны үндэстэй хийх ёстой гэж нэг батлагдаагүй хууль теорем бий дээ. Тэгэхээр энд бидний хийж байгаа ажил хаашаа явж байна уу? Ер нь нөхцөл байдал юу болж байна уу? Ямар төвшөндөө байна уу? Яаж задлах ёстой юм? Яаж бүр тодорхой шийдэл хүрэх ёстой юм бэ гэдгийг магадгүй эрдэмтэн мэргэдийнхээ санал онол дээр тулгуурлая гэж ингэж нэг бодсон. Тэгэхээр манай нэвтрүүлгийн зөвлөх хөг бол Монголын залуу эрдэмтдийн холбоо шүү дээ. Монголын залуу эрдэмтдийн холбооны төрөл бүрийн судалгаа шинжилгээ хийдэг. Яг энэ утааны эсрэг судалгаа шинжилгээнийхээ ажлыг зүрх сэтгэлээр зориулсан эрдэмтэн судлаачид өөрсдийнхөө мэргэжсэн чиглэлээр утааг бууруулах, цаашдаа утаагүй болох, цаашдаа дэлхийн бусад улс орнуудын жишгт хүрсэн нийслэл болох арга замд юу хэрэгтэй байгаа тухайд эднэртэйгээ нэг яваад үзье. Санал онолын сонсъё. Ёстой нэг эрдэм шинжилгээний үүднээс, шинжлэх ухааны үүднээс яаж хандахыг харъя гэж ингэж бодож байна. Нийгмийн хариуцлагатай байгууллага Эко үйлчлэгийг дэмжигч Хас банк. Улаанбаатар хотоос өдөрт дунджаар өвлийн улирал 530 тонн орчим хог гардаг бол зуны улирал 420-оос 450 тонн орчим бол хог хаягдал гардаг. За энэ хогийн нийт одоо хогийн маань 50-аас 60% орчим нь хогийн чигүүдэд хүрдэг боловч үлдэж байгаа нь 30-аас 40% хог маань хогийн чигт хүрэхгүйгээр хотын суурьшлийн бүс дотор хаягддаг байгаа. За жишээлбэл одоо энэ талбайд байна. Гэр ороолын одоо хог маань суурьшлийн бүс дотор гудамж одоо талбайд жалга дагуу одоо гудамжны үзүүрт гэдэг ч юм одоо хог их хэмжээгээр хаягдсан байдаг. За энэ нь одоо байгаль орчинд ямар сөрөг нөлөөтэй вэ гэхээр хог хаягдлыг ил задгаа хайснаар орчны одоо эрүүл ахуй талаас маш сөрөг нөлөөтэй. Эндээс төрөл бүрийн халдварт өвчлөлүүд гардаг тийм ээ. Дээрээс нь одоо хог хаягдлыг ингээ овоолцсон байхад өвлийн улиралд халуун үнс хийгээд үнс хийсэн хог маань шатдаг. Энэ шатах явцад агаарт маш их хэмжээний хорт байдас ялгардаг. Ялангуяа тэд дундаа диоксин хэмээх хортой байдас ялгардаг. Цаашлаад бүр удамшлын өвчлөлийг хүртэл авчирдаг. Ийм сөрөг нөлөөтэй байдаг. Улаанбаатар хотод ойролцоогоор 3000 орчим зөвшөөрлгүй одоо ийм хогийн ил задгаа цэвүүд бол өнөөдөр бол байна. За нийт талбай хэмжээгээр аваад үзвэл 3000 га орчим талбай хур хогийн цэвүүд бол үүссэн байдаг. Хэдийгээр бид жил болгон цэвэрлээд авдаг боловч гэр ороолын иргэд маань буцаагаад одоо хогийг хайдаг. За орон сууцныхын маань гэсэн хогийг хайдаг. Эндээс болоод хогийн одоо ийм их хөөсрүүд бол үүсдэг. Энэ нь бол агаарт маш их хэмжээний одоо утаанаас гадна тоосон цэрийн одоо бусад одоо төрлийн одоо бохирдлуудыг үүсгдэг ийм сөрөг нөлөөтэй байгаа. За хог хаягдлаас гадна өнөөдөр Улаанбаатар хотын одоо гэр хорооллын талбай дотор гудамж талбайд одоо ижлэн оршиж байгаа шорон замууд одоо гудамжны хоорондох зай гэх юм уу те энийг бид нар зам гэж нэрлэдэг. Гэтэл энэ шорон замын хэмжээ маань бол нийт урт нь 650 км хүртэл урт болсон байдаг. Тэгээд тэр хэмжээ талбайгаар бүгд одоо эвдэрч талхлагдсан одоо дээрээ ургамалгүй ийм хөрсийг бий болгодог. Энэ эвдэрч талхлагдсан ургамалгүй хөрс маань өөрөө салхиар болон одоо энэ машины одоо хөдөлгөөнөөр хүний хөлөөр агаарт дэгдэж одоо нарийн болон бүдүүн ширхэг тоосон цэрэг бол үүсгэждэг. Энэ маань агаарын бохирдлын бас нэг их үүсвэр болдог. Тэгээд нөгөө агаарт одоо байгаа утаатай цуг холилдоод тэр нөгөө бохирдсан агаарын тогтсон юун дотор холилдож одоо агаарын бохирдлын тогтон байдлыг бол үүсгдэг. Ийм одоо сөрөг нөлөөтэй байдаг. Улаанбаатар хотын газрын харилцаа хот төлөвлөлтийн нэгэн тулгымцсан асуудал бол гэр хороол гэдэг. Яагаад гэвэл гэр хороол бол
Аливаа улс орнуудад одоо дэлхийн бусад орнуудтай жишиж харьцуулах боломжгүй. Монгол орны өөрийн онцлог тийм газрын харилцаа, газар ашиглалтын нэг төрөл болдгоор бол гэр хороолол бол маш онцлог. Тэгэхээр гэр хороололтыг яагаад Улаанбаатар хотод гэр хороолол ингээд ийм өнөөдөр ийм хүндрэлтэй, бэрхшээлтэй асуудал болов гэвэл энийг бол төлөвлөлтөө бас уялдуулж авч үзэх бол зайлшгүй шаардлагатай байдаг. Яагаад гэвэл Улаанбаатар хотын хот төлөвлөлт бол яг шинжилгээ ухааны үндэсний хот төлөвлөлт бол 1954 оноос эхлэн 2020 жилийн төлөвлөгөөтэйгээр хуучнаар зөвлөлт холбоот улсын мэргэжлэнүүд хийж эхэлсэн байна. Хотын иргэдийг 1974 он гэхэд 125 мянган хүн амтай болно гэж тооцоолсон бол амьдрал дээр 1960 он гэхэд л хүн ам 180 мянга, 1975 он гэхэд 348,700 болон өссөн байна. Төлөвлөснөөр 1981 онд 250 мянга, 2000 он гэхэд 400 мянган хүн амтай болох байж 1986 онд 492 мянга, 1999 онд 800 мянган хүн амтай болжээ. Цаашлбал 2010 он гэхэд 800 мянга болно гэж тооцоолж байсан бол 2009 оны байдлаар 1 сая 250 мянган хүнтэй болжээ. гэх мэтлэнгээр Улаанбаатарын ерөнхийдөлгөө бол жилээс жилд яг тооцоосон хүн амаасаа тооцоо алдсан. За ингээд Улаанбаатарын хот төлөвлөлтийн баримт бичиг эрх зүйн орчин одоо хуучин социализм үед мөрдөж байсан бүх баримт бичгүүдийг үзэхэд Улаанбаатарын хувьд бол яг гэр хороол одоо ингэж ашиглан, тэгж ашиглан гэр хорооллын гудамж хоорондын замын зайч гэдэг юм уу те яг тийм стандарт хэмжээнүүд бол маш ихээр дутагдсан байсан. Үүнтэй холбоотойгоор нөгөө суурьшиж ирсэн иргэд маань задгаа гэсэн нэрийн дор Улаанбаатар хотын гэр хорооллыг маш ихээр тэлээд одоо гэр хороол Улаанбаатар хотын анхны барилгачсан талбай байсан газраас гэр хорооллын талбай нэмэгдснээр сүүлийн 40-50 жил дотор Улаанбаатар хотын талбай 5-6 дахин нэмэгдэж нөгөө захын орчуулгын газрууд хүн барилга барих боломжгүй хазгай хэвгүй одоо уулын хажуу бил одоо жалга бүх мэтлэн газруудаар гэр хороолоод үүсч бий болсон. Үүний нөлөөлөл нь одоо сөрөг үр дагавар нь яаж үүсэж ийнэ гэхээр нөгөө тэд нар бүгд эргээд салхиныхын дээд талаа нэгдүгээр өвдлөхөр утааны бохирол зам болохоор одоо төр дүрийн хог хаягдал уурийн усанд одоо урсж ирж байгаа гэр хороолоос холбоотой төр дүрийн бохир хог хаягдлын гэх мэт янз бүрийн тийм сөрөг бэрхшээлүүдийг бол асуудлуудыг бол учруулах тийм гол үндэслэл болж өгсөн байгаа юм л да. Улаанбаатар хотод шилжин иргэсийн тоо 2001 оноос 2004 он хүртэл огцом өсч 2007 он хүртэл бага зэрэг буурсан үзүүлэлт харагдаж байна. Улаанбаатар хотын захын хороолол руу хүн амын нягтршил ихтэй. 2004 оноос 2007 оны байдлаар гэр хороололд оршин суугчдын тоо 30-аас 40%-аар өсжээ. Улаанбаатар хотын газар ашиглалтын дэлэлт 1990 оноос ихссэн боловч 1986-аас 1990 оны газар ашиглалтын хэмжээнд барилгасан талбай нягтршил ихссэн судалгаанаас харагдаж байна. Тэгээд үүнийг бол Улаанбаатар хотод бол одоо мэрэгжилтэн боловсон хүчин хот төлөвчд бол энийг асуудлыг шийдэх гэж оролдож одоо маш олон төрлийн төлөвлөлтийг Японоос одоо Оросоос гэдэг маш олон төрлийн жишээ туршлагуудыг бол судалж оруулж ирж байгаа. Гэвч нэгэнт бий болсон хотыг араас нь ингээд төлөвлөд явна гэдэг маань шинээр хот төлөвлөх, шинээр газар зохион байгуулах гэдэг асуудлаас маш илүү хүндрэлтэй, илүү төвөгтэй асуудлуудыг бий болгоод байна л да. Дээрээс нь Улаанбаатар хотод өвлийн удирдалд бол температурын одоо инверс тогтдог. Салхихгүй тогтун үеих байдаг учраас агаар усгал мандал маань бол хөдөлгөөнгөө тогтонг байдал үүсдэг. Ингээд агаарт гарсан нэгэнт бохирдуулагч бодисод удаан хугацаагаар тогтдох энэ одоо нөхцөл байдлыг үүсгэдэг байгаа. За дээрээс нь Улаанбаатар хотын одоо төв хэсэгчсэн зам талбай эвдэрсэн одоо асфальтаар хучигдаагүй зам талбай их байдаг. За түрүүчийн нэвтрүүлгээр ажсан нөгөө навчаар хучигдаагүй талбай гэж хэсэг эдгээрээс бол маш хэмжээний тоос босдог. За айлуудын маань одоо эдгээр энэ газар хашаа доторхон чсэн ихэнх хэсэг нь бол бас эвдэрт талхалгдсан байдаг учраас агаарт хэмжээний одоо тоос одоо бохирдох ийм одоо тоос одоо гарах үндсэн их үүсвэр бол болж байдаг ийм онцлогтой. Тэгэхээр бид өнөөдөр гэр орол зөвхөн одоо утааны хувьд тийм ээ нүүрсний шаталтаас үүсэж байгаа утааны хувьд агаарын бохирдлын их үүсвэр болж ийн гэхээс гадна энэ гэр орол гэдэг энэ одоо бүс маань өөрөө агаарын бохирдлын маш олон их үүсвэрүүд болд юм байна. Тэр тоосны бохирдлын, үнэрийн бохирдлын, утааны бохирдлын их үүсвэрүүд болд юм байна. Нөхцөл байдал нэг иймэрхүү. Тэгэхээр одоо яах вэ? Бас шинжлэх ухааны үүднээс тайлбарлах гээд гарц хайх гэж үзье. Тэгэхээр зөвхөн тэр зуухаар ч юм уу, халаалтаар ч юм уу шийдэхгүй юм байна. Ерөнхийдөө энэ Улаанбаатар хотын гэр хороол гэдэг зүйлийг багасгаж иж энэ асуудлыг шийдэж ижил агаарын бохирдол буурах одоо боломж нөхцөл бол үүснэ гэж бодол
бид бол үзэж байна л да. Хот төлөвлөлтөн дээр бол гэр ороолын газруудыг хэсэгчилсэн байдлаар шууд одоо энэ газрыг барилгажуулна гэдэг бол нэгэнт одоо бараг бүтшгүй санагдана тодорхой болчиход байгаа учраас энийг маш олон одоо салбаруудтай хамтарсан байдлаар жишээлбэл эдийн засгийн банкны зээлийн хөв бууруулах, банкны салбарт барилгын хөрөнгө оруулалт одоо бус барилгын салбарыг дэмжих гэдэг юм уу? Эсвэл иргэдийн өөрсдийнх нь ажлын байрыг дагуул хотуудад нэмэгдүүлж одоо Улаанбаатар хотод төвлөрөх тэр байдлыг нь сарниулж одоо Багнуур, Баг хангаарууч гэдэг юм уу шилжүүлэх. Эсвэл бүр зөвхөн Улаанбаатар хотын асуудал биш, Улаанбаатар хотын асуудлыг шийдэхэд бол хөдөө орон нутагдах бусад суургуудын хөгжлийг дэмжих гэх юм уу. Гэхмэчлэнгээр одоо ингээд бүс нутгийн, хотын, улсын чанартай эдийн засаг, нийгмийн, байгалийн юм цогцлбор үйл ажиллагаануудыг цогцлбороор хэрэгжүүлж байж энэ асуудал сая нэг шийдэгдэх, гэр хорооллыг орон сууцчлах, гэр хорооллын талбай багасах боломжууд бол бүрдэж бий болох боломжтой болж байна. Улаанбаатар хотын хувьд ингээд ярихад жилд 15-аас 20 мянган орчим орон сууцны хэрэгцээ шинээр бий болдог гэж байгаа юм л да. Одоо өргө тусгаарлах, шилжиж ирэх. Гэтэл эрэлттэй хүмүүс жилээс жилд нэмэгдээд байтал орон сууц барилгажж байгаа хурдан түүнийг гүйцэж чаддаггүй. Ингээд эрэлт нийлүүлэлтийн зохиос харьцаа алдаад тэгэхээр орон сууцны өнөөдөр одоо яг Монголын өнөөгийн цалинтай ч гэдэг юм уу те эдийн засгийн байдалтай харьцуулахад маш өндөр үнэтэй болчиход байна. Орон сууцны өндөр болчихоор гэр хороол байсаар л байна гэсэн. Нийгмийн хариуцлагатай байгууллага Цэвэр агаар бэлэгдэгч MCS Group. Ухаанд дэлхийн улсынхаа зүрх тарихыг нийслэл хэмээдэг юм. Удмын нүүдэлч үүнийг унган төрөл хэлээрэн хүрээ гэдэг. Хүрээ. Хүрээлэх, дугуйрах, нэгдэх. Бөмбөрцөг цагаан германч хүрээ загварын сонгодог хэлбэр. Тэнд эцэг хийгээд их, элбэр журамт ахан дүүс өтгөс хийгээд нялхсан цөм бүрэн. Агадл тэднийхэн нэг нь эвийн саруул өргөндө мансуурлын хорт хар тамхи татаад хэлбэл юу болгосон. Өрхийн тэргүүн төвчхүү, өндөр өвөг хүлцхүү, өрөвлөгт нялхас маань тэсвэрлэх үү. Утаанаас ангид уушгийг угтаан бидэнд байгаль их заяагаа нүгүй. Хахир өвлч ба хамаагүй хамгийн гол нь тархин чүглсэн утаагаан үлдэн хөөцгöy. Угааран танаацгай хүмүүсээ. Энэ яг өгөхөр их сайн талтай. Ягаад өгөхөр нэг тоосгоч нь бол ингээд галт үлгээс аваар нэвтрдэг штеп. Утаа нэг одоо нэг тоосгоч нэвтрдэг шинэ харын үнэртэй юм те. Тэрнийг үнэртүүлэхгүй гэж энийг хийсэн. Гэхдээ би энэ байранда цогцуулж хийсэн байхгүй юу? Ийм л квадратыг энэ улдуулаас уулна гэлээд. Тэгээ энэ дотор бол 30 гаруй тоос байгаа. Тэгээ хоёр удагтай хийцээ. Тэгээ энэ дотор ч нэг шавар бол орохгүй шүү дээ. Тийм ээ. Яг л тоосгонуудаа сул тавьчихна. Сул ханы дагуулаад өрчихнэ. Тэгээ энэ фишинг байна шүү дээ. Энэ 100 их сайн хадаж байна. Тэгээ энэ дээр би 50 хийсэн. Ягаад гэвэл энэ ширэн байна шүү дээ. Энийг шин тавих газар олдохгүй унагчих гээд. Энэ ингээд нүүрстэй байна тийм ээ. За нүүрстэй. Тэгээ энэ шин ингээд одоо хийж болохгүй тийм. Ингээд тавьчихна. За. Тэгээ энэ шин яг энэ доктор төлөй нэг одоо нэг юу байгаа шүү дээ нэг галт эсвэртэй одоо нэг юм биш үү? Тэр шинэ янз бүрийн нүүрс мөрсээр хагарахгүй. Нэгдээд ирэхэд энэ хоёрдоод ирэхэд энэ шинэ манарахгүй. Дээрээс нь ингэж хийхэд орвол. Тэгээд энэ түгжээ яваал энэ чинь өөрөө нүүрснийхаа даралтаар доошоо буучна. Өвлийн цагт энэ шинэ жоохон цог магтай энэ хадуу байж байдаг тийм ээ. Тэгэхээр ингэж яваад гаргаад авчаа. Хаас орж идэх олон юм шүү. Энэ ямар учиртай гэж юм. Яндангаас хайдгийг. Дээш нь гэж юм сайдгийг. Hömөө байгаад гээ. Тэгээ хөөлчтэй. Энийг одоо асааж бариад одоо хин шүү гарна штэ. Энийг онгойлгохшоод ингээд саруулч юм. Яг энийхээ дээш нь. Энийг саруулчихсан. Тэгээд хин шүү утаа юу ч сорчин штэ. Цоохны хот үндэ одоо бол их сайн байна. Төл шимнэх болтой юм. Төл шимнэх нь одооноос мэдэгдэж байна. Утаа. Элстэй шанд утаа цайдмыг даган хаяа нэг хар гэрээс утаас унаглана. Их насгад оржийн тэртээ 20 дугаар зууны ихэнх үед Монголонд өрсөлдсөн дүр зураг. Хаяа нэг шүү. Дөрвөн уулын ам жалга судаг дүүрэн лагалдсан шавар байшин эсгийгэрийн яндан бүхнээс чулуун нүүрсний гашуун харуутаа өдөр шөнийн 24 цагт нүүгэлтэн харанхуйлна. 21-р зууны Монголын нийслэлийн дүр зураг. Өдөр шөнийн 24 цагт шүү. Утаа. Үгийн үндэс нь
ут. Тарууг зурмыг утаж агнадаг аргыг монголчууд сэдсэн. Харин өдгөө бид өөрсдийгөө утаж байна. Утаа. Утуулсан аливаа амьд бүхэн мангар дүвинг бол юу? Одоо боллоо. Сэрцгээ, харцгаа, гэргэрээсэн гарцгаа. Тарих хоёрын шингээсэн утаагаан сэгсэрцгээ. Бид угаардсан болохоос устаагүй байна. Монголын үндэсний олон нийтийн телевиз санаачлан MCS Group, Эко үйлчлэг дэмжигч Хас банктай хамтран утаа зорилтод реалити нэвтрүүлгийг хүргэж байна. Нэвтрүүлгийн зөвлөх баг Монголын залуу эрдэмтдийн холбоо.